Оройн дэрх музыкчтай Монголынхон бүх оюутан залуус сурагчдаа Эрдмийн баярын мэндийг хүргье. Монголын медиа агентлаг шинэ 7 оны эхний дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Монгол Улсын ерөнхийлөгч захиагийн хэлбэгдээр жижил бүрийн 9 дугаар сарын 1-нд Монголын үндэсний олонний телевизээр хичээлийн шинжил зориулж орон даяар хичээл заадаг боломжтой. Энэ жил бүтээлч боловсрол бүтээгч иргэн сэдвээр хичээлээ заалаа. Энэ жилийн хичээлийн сэдв нь бүтээлч боловсрол бүтээгч иргэн. Нэрнээсээ эхлээд хичээлээ зааж байгаа арга барил нь өөр байсан гэж хэлж болно. Өмнө багш нь яриа заагаад бас самбар дээрээ бичээд хичээлийн гол баатар нь багш өөрөө л байсан. Манай боловсролын салбарын түгээмэл дүр зураг. Тэгвэл одоо багш мэддэг чаддаг зүйлээ бусдад сургахдаа бүх сурагчийн оролцоотой гол нь чадварыг эзэмшүүлэх хэрэгтэй гэдгийг өвгөн эцгийн 7 хүүдээ загсан сургамжит үлгэрээр сэдвлэн хичээлээ заалаа. Бид одоо юм бүтээе, хийе гэж бүгдээрээ ярьж байгаа. Тэгэхээр ер нь энэ ажлыг том хүмүүст ярьж мэдээж одоо улс төрийн хүмүүс юм хийж байгаа улсуудад ярихаасаа илүүтэй бид нар ийм дадлыг, ийм боломжийг хүүхдэд суулгах хэрэгтэй. Хүүхдэд суулгаж өгнө гэвэл бүр багаас нь юм хийж байгаа хүүхдийг дэмждэг, юм хийж байгаа найз нөхрөө дэмждэг, тэнд нь туслах гэж оролцдог. Бүтээхийн тулд хүн заавал оролцох хэрэгтэй. Оролцохын тулд заавал хэн нэгэнтэй хамтрах хэрэгтэй. Хэн нэгэнтэй хамтраад юм хийх гэвэл ямар нэгэн юмыг одоо тэр бүтээхийн тулд тэр хүнд ямар нэгэн ажил ногдно, тэр ажлаа сайн хийх ёстой. Тэгэхээр ийм одоо дадлыг л багаас нь олгоё. Тэгээд манай боловсролын чиглэлд энэ сургуулиуд дээр нэг шинжилэл явж байгаа. Ер нь одоо багш нарыг зөвхөн конспекттэй үйдэг юм уу, тодорхой ингээд заагаад өгсөн ийм хичээлийг хүүхдэд заадаг биш. Хүүхдээр өөрсдөө нь яриулдаг. Хүүхд нь өөрсдөө оролцогч байдаг. Оролцогч байх юм бол хүүхд өөрөө их амархан ойлгоно. Хүүхдээр өөрөөр нь хийлгсэн юмыг асар хурдан ойлгодог. Тэгээд хүүхдээр өөрөөс нь бүтээлгсэн юмдаа хүүхд урамшдаг. Яг ийм дадлыг л багаас нь заагаад өгчих юм бол манай хүүхдүүд бидний нэг хүсээд байгаа бүтээгч иргэн Монгол өөрөө хөгжилтэй улс болох юм байна. За тэнд нэг хүүхдүүд. Урт удаан хугацааны туршлагаар хүүхэд багшийн ярьсан зүйлийг сонсоод 10%-ийг нь л ойн тонтой тогтоож авдаг бол хүүхэд өөрөө хичээлд идэвхтэй оролцсноор тухайн заасан сэдвийн талаар эрва түнэс дээш хувийн мэдлэгтэй хамгийн гол нь чадвар эзэмшиж гардаг. Иймд одоо Монгол улс хурдцтай хөгжиж гэвэл мэддэг бас мэдгээг чадвар болгож ашиглаж чаддаг иргэнийг бүр бага ангиас нь эхлэн олноор нь төрөн гаргах ёстой. Үүний тулд боловсролын сургалтын хөтөлбөр бас дагаж өөрчлөгдөх хэрэгтэй гэдгийг багш, эцэг эхчүүд, сурагч өөрөө ойлгож авлаа. Бүтээлч байх юм бол Монгол маш хурдан хөгжинэ гэдгийг ойлгож авсан. Хүмүүстэй муудахгүй хамтаараа найз нөхдөдөө хичээлээ сайн хийж онц сурна. Хамтаараа байвал бүх юмыг хийж чадах юм байна гэдгийг ойлгож авсан. Багшд ихлээр өөрөө өөрчлөх ёстой гэж миний хувьд үзэж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд арга зүйгээ өөрчлөх. Бид нэр өмнө тогтсон арга зүйгээ одоо багш нар зоригтойгоор өөрчлөөд үнэхээр ингээ хүүхдүүдийн маань одоо энэ өөрчлөлт харагдаад ирэхээр улам урам зориг орд юм байна. Тэгэхээр хамгийн гол нь багш юугаа өөрчлөх гэхээр багш өөрөө өөрийгөө арга зүйгээ өөрчлөх шаардлагатай болж байгаа. Хүн цэргийн албан сурсан мэдсэн дадал нь насан турш нь мартагддаггүй. Гэтэл дунд анги заасан онол туршилт 3 жилийн дараа л хэд эргээ сэргээхгүй бол мартагдсан байдаг. Үүний гол шалтгаан цэргийн албанд хэрхэн биеэ зүү авч явах, яслах, нэг хүн шиг нэгэн жигд алхах бүх дадлыг яг өөрөө гэхдээ бүх нийтээрээ хийдэг тул насан туршид нь мартагдахгүй дадал чадвар болон үлдсэн байдаг. Яг үүнтэй л адил манай сургууль цэцэрлэг мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв ихтэй сургуулиуд бүтээгч иргэнийг төрүүлэхэд сургалтын чиглэгдэх ёстой. Боловсролын шинжилгээний гол цөм нь юу вэ гэвэл ерөөсө чаддаг иргэнтэй болно. Мэддэг нэмхэн чаддаг. Одоо бол мэддэг хүн ихтэй яг чаддаг хүн нь бол хомсгон. Мэддэг гэдгийн дипломоор баталдаг, чаддаг гэдгийг баталж чаддаг хүн. Тийм учраас бол бага дунд ахлах дээд боловсрол гэдэг 90 Монголын боловсрол бол дэлхийд өөрийн онцлогтой байна. Тэр онцлог нь бол чадварлаг одоо иргэдийг чаддаг иргэдийг бүтээдэг иргэдийг одоо гаргаж ирч чаддаг онцлогтой ийм боловсролын бүтээн системийг бол бид нар энэ жил бага боловсрол дээр эхлүүлж. За энэ Монгол улсын хамгийн том баялаг бол мэдлэгтэй чадвартай бүтээгч иргэн гэдгийг ерөнхийлөгч өнөөдөр заасан хичээлийнхаа төгсгөлд захилаа. Улсын хурлын даргын хөлд өнөө өглөө барилга политехникийн коллежийн Эрдмийн баярын нээлтэнд оролцлоо. Монгол улсад бүтээн байгуулалт өрнөж барилгын салбар хөгжиж байна. Энэ хэрээрээ барилгын мэргэжилтэй ажилтнууд эрэлт хэрэгцээтэй тооцогдож байгаа. Тиймээс их хурлын даргын хувьд барилгын коллежийг сонгож оюутан сурагчдад баяр хүргэжээ.
1980-ад оны үед нэг жилд 40-с 50,000 м2 барилга барьдаг байсан Монгол улс өнөөдөр нэг жилд 1 сая м2 талбайг ашиглалтанд оруулж байна. Энэ бол барилгын салбарын хөгжлийн үзүүлэлт. Энэ бүтээн байгуулалтыг цогцлох баялаг бүтээгчдийг бэлтгэдэг сургуулиудын нэг нь барилгын политехникийн коллеж юм а. Анх 1954 онд 22 оюутантай байгуулагдаж байсан зах зээлийн эрэлттэй дагаад мэргэжлийн боловсролын сургуулийг сонирхох хүүхдүүдийн тоо олон болсон байна. 2014-с 15 оны хичээлэн жил манай сургууль мэргэжлийн боловсролын сургуультанд 1653 сурагч, техникийн боловсролын сургуультанд 445 сурагч, үндэсний мэргэжлийн ажилтны бэлтгэх сургуультанд 58, нийтдээ 2156 оюутан сурагч 150 багш ажилтнаар үйл ажиллагаа эхлүүлж байна. Монгол улсын ирээдүйн хөгжлийг нуруундаа үрж явах хариуцлага технологийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа эдгээр залууст ногдож байгаа. Тийм ч учраас улсаас анхаарал хандуулж байгаа зөвхөн хүүхдүүдийн сурах нөхцөл төлбөр дээр хөнгөлөлт үзүүлэхээс гадна орон сууцны 8% хүүтэй зээлийн бодлого гээд салбараа бүхлээр нь урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх арга замуудыг хэрэгжүүлж байна гэдгийг улсын хурлын дарга онцолж байсан юм. Энэ бол хэн нэгэн хүн байранд орох, тэрнтэн зориулж улсаас хөнгөлөлттэй зээл олох ийм явцсан бодлого биш. Энийг дагаад барилгын үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, барилгачдын хэрэгцээ маш олон зүйл араасаа ингэж чирэгдэж явж байгаа. За сүүлийн үед энэ сургуульд барилгын техникчийн мэргэжил эрэлттэй болсон. Ялангуяа охтууд энэ мэргэжлийг их сонирхож элсдэг болжээ. Барилгын техникч гэдэг гар урлалын мэргэжлүүд дундаа нэр хүндтэй цалин хөлсч өндөр байдаг гэж багш нар нь ярьж байсан юм. Техникчээр барилгын заслын дээдэлт бүх нэг техник технологийн бүгдийг мэддэг. Тэгээ хойлц ноорон бүгдийг зохицуулдаг тийм хүн барилгын техникч. Гэхдээ хүүхдүүд барилгын ажил хэцүү биш үү? Яагаад сонгосон бэ? Тэгээ нэг хүний шахалт шаардлагаар биш, өөрийнхөө сонирхлоор одоо сонгосон. Гагнуураа ингэ сурч ирсэн. Одоо 3 дахь курс. Тэгээд давхар барилгын техникчд орж байгаа. Нэгдүгээр орсон барилгын нэгдүгээр. Барилгын политехникийн коллеж шинжилгээ ухааны технологийн их сургуулийн бүрэлдэхүүн хэсэгт багтдаг. Мэргэжлийн анхан шатны 10 мэргэжил, техникчийн 5 мэргэжлэр сургалт явуулж байна. Сургалтын чанар болон элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаараа өнгөрсөн жил Баянзүрхт өргөдөө 3 дугаар харинд орсон 92 дугаар сургуулийн нээлтэнд Монгол Улсын ерөнхий сайд Алтан уяг оролцлоо. Сурлага спортын шилдэгүүд олонтой энэ сургууль 2014-өөс 2015 оны хичээлийн жилд 1700 хүнд суралцах юм байна. Сурагчид энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсон шинэхэн сургуульдаа мөнгөн хонхоо их шиглүүллээ. Шинжилгээний засгийн газар Эрдэнэ боловсролтой Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлж үр дүн гарч байгаа. Жишээлбэл өнгөрсөн жил 92 дугаар сургуулийн сурагчдын 63% нь дугуйланд хамрагдсан байна. Монгол Улсын ерөнхий сайд энэ сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд хэлсэн үгэндээ сурагчид интернет гар утсан зарцуулдаг цагаа багасгая. Эндээс системтэй мэдлэг авч чаддаггүй. Харин ном сурах бичиг багш цогц мэдээллийг өгдөг гэсэн юм. Мөн эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах мэдлэг боловсрал авьяастай иргэдтэй болох суурь нь бага наснд тавигддаг учраас хүүхэд бүрийн хөгжилд анхаарч байх болно гэдгийг хэллээ. Хүүхэд бүхэнд бол бүгд нь авьяас чадвар бий. Бид нар бол нэг хэсэг бидний үед бол хүүхэд бүхнийг он сургая гэж явдаг байлаа. Одоо хүүхэд бүхэнд байгаа авьяасыг яаж одоо нээх вэ? Энэ хүүхдэд ямар авьяас чадвар вэ? Одоо танай сургуулиас маш олон авьяастай хүүхдүүд төрсөн нэг нь бол сая Азийн одоо мөнгөн медаль аваад ирсэн. Юугаар вэ? Биеийн тамир, спорт, урлаг, уран сайхан, ажилсаг байдал бүх юмараад одоо тухайн хүүхдүүд одоо тэр төрхөөс нь бий болсон тэр авьяас чадварыг илрүүлж монголчууд бүгдээрээ авьяас чадвартай тухайн хүүхдүүд байгаа авьяас чадварыг илрүүлж чадах юм бол Монгол улс өөрөө авьяаслаг ард түмэнтэй юм улс болох юм аа. 92 дугаар сургуулийнхаа спортын олон амжилт гаргасны нэг нь Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохиогддог Дуйлан 2020 хөл бөмбөгийн тэмцээн юм. Эндээс өнгөрсөн жил хөвгүүд нь алт огт нь мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл энэ хичээлийн шинэ жилийн нээлтэн дээр 10-ийн ангийн сурагч Гард Магна дэлхийн 10 гаруй орны сурагчдаас оюуны спортод илүүрхэж амжилт гаргасан баяртай мэдээг хамт олондоо дуулгасан юм а. 8 сарын 23-наас 8 сарын 29-нд хооронд болсон 50 хотны тайчонгуудад болсон өсвөрийн Азийн сурагчтай аврах шалгалт тэмцээнээс мөнгөн медаль авсан. Өрсөлдөгчд ер нь ямар байв? Чи хэр сайн ер нь өрсөлдөгчтэй судлаа? Өрсөлдөгчд ер нь бол их сайн байна. Тэгээд их сайн бэлдсэн байлаа.
Энэ хичээлийн жилд 92 дугаар сургууль нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авч 2 ээлжээр хичээллэн нэг анги 30-аас 35 хүүхэдтэй байх юм байна. Хичээлийн шинэ жил үүрэг хариуцлага улам сайжруулах эхлэл гэдгийг сурагчид хэллээ. Нэгэнгийн ангийн хавтасныг анхны хичээлдээ урьж байна. 10 дугаар анги гэхээр тэгээд өөрөө ирэхгүй нэг тийм гоё бодол орж ирэл заавалч хөгжүүлдэ шандах хэрэгтэй гэсэн тийм зориг хурж ирж байгаа. Одоо бид нар чинь ингээ ахлах ангид орж байгаа. Тэгээд цаашаа дан хичээл сурлага гэхгүйгээр магадгүй ингээд тодорхой хэмжээгээр нийгмийн ажилд нэлээд идэвхтэй оролцох хэрэгтэй гэж бодож байна. Энэ хичээлийн жилээс эхлэн бага боловсролын шинжилсэн хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлнэ, мэдлэг шалгахын оронд чадварыг үнэлдэг, сургахын оронд суралцах, хичээллэхийн оронд турших зэрэг давуу талтай хөтөлбөр гэж багш нар үзэж байгаамаа. Миний англи сайн байх ёстой, бусдаас илүү байх ёстой гэсэн үзлээр биш. Манай сургуульд сурч байгаа бүх хүүхдүүд сайн сурах ёстой. Энэ хүүхдийн бүгдээрээ амжилтаа суралцахад миний үүрэг нөлөө их байх ёстой гэж би бодох ёстой. Яг ийм үүрэг чиглэлээр бид нар чиглэлээр ажиллана. Японы Каназава хотын 3 дунд сургуультай хамтарч ажиллаж байгаа. Нэг дунд сургууль, 2 бага сургуультай. Энэ хичээлийн жилээс бага ангийн багш, дунд ангийн сурагчийг Японд сурах солилцоо хөтөлбөр, багш солилцоо хөтөлбөрөж хамруулж ингэж ажиллах зорилготой. Энд Японы боловсролд хэрэгжиж байгаа тэр хүүхэд болгоныг хөгжүүлдэг, тэгээ клубын системээр хөгжүүлдэг, яг хүүхэд юу чадж байгаа, ямар авьяастай гэдгийг нээдэг. Энэ онцлогийг одоо судлах зорилгоор Японы айлынхаа багштай би энэ хичээлийн жил өнгөрсөн хичээлийн жил 104-7 хоног Японд ажиллаад бас суралцагчаар ажиллаад ирсэн. Сурагч бүрийн авьяас чадварыг хөгжүүлэхийн тулд 92 дугаар сургуулийн багш нар 2014-өөс 2015 оны хичээлийн жилд 1700 сурагчаа олон дугуйланд хамруулахаар төлөвлөжээ. Оюутнуудын сурах нөхцөл болцоог хангахын тулд сар бүр мөнгөд тэтгэлэг олгох, нийтийн тээврээр өнгөө зорчуулах зэргээр улс бүхэл боломжоор дэмжиж байна. Үүний хариуд оюутнууд сайн суралцаж, сурсан эрдэм мэдлэгээрээ улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах үүрэг хүлээж байгаа юм а. Тиймээс жил бүр Монгол оюутны холбоо оюутны хариуцлагыг сануулгах зорилгоор Тангаргийн баяр зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Энэ бол өнөөдрөөс эхлэн цагаан халаад өмсөж, ирээдүйн эмч болох сонголтоо хийсэн оюутнууд. Яг энэ оюутнууд чиг амьдралдаа өөрчлөлт хийж, ирээдүйд хэн болохоо сонгосон 50000 гаруй оюутан оюутны Тангаргийн баярт иржээ. Сар бүр Монгол улс 100 гаруй мянган оюутанд үндэсний хэмжээний тэтгэлэг олгодог, бас тэднийг автобусаар өнгөө зорчуулдаг. Үүгээр зогсохгүй энэ жил оюутны эрүүл мэндийн төв нээж 24 цагийн турш ажиллах номын санг ашиглалтанд оруулах гэж байна. Сурах нөхцөлийг нь сайжруулах ийм дэмжлэгийн хариуд тэд Монгол орныхоо өмнө тангараг өргөх ёстой гэж Монголын оюутны холбоо үзэж байлаа. Монголын оюутны холбооноос 2014-өөс 15 оны хичээлийн жилийг оюутны хариуцлагын жил болоод зарлж байгаа. Тэгээд бид оюутны зэрэг оюутны цагдаагийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Оюутны нийгэмдээ хүлээж байгаа үүрэг хариуцлагыг уламжлуулах ийм шаардлагатай байгаа. Тийм учраас бид нар бас оюутны Тангаргийн баярыг жил бүр зохион байгуулж байгаа. Төрөөс үзүүлж байгаа олон дэмжлэг тэтгэлгийн хажуугаар Монголын хувийн хвшлийн томоохон компаниуд оюутнуудад ямар боломж олгож байгаа талаараа өнөөдрийн арга хэмжээний үеэр танилцууллаа. Skytel Group Тангаргийн баярын үеэр суглаа зохион байгуулж 5 оюутанд сургалтын тэтгэлэг олгосон юм а. Хөгжим үеийн коллеж дэсэн суралцж байгаа. Миний сурах урмыг дэмжсэн Skytel компанид маш их талархлаа. Мөнөөр Skytel Group оюутны смарт карт ашигладаг оюутнуудад яриа, Facebook, мессеж хязгааргүй ашиглах шинэ дугаарыг хэн дунаар саналуулгасан. Өөрөөр хэлбэл 100000 төгрөг төлж дугаараа худалдаж аваад үлдсэнийг нь оюутны смарт картаар дамжуулан үндэсний тэтгэлгээс төлөх боломжтой юм байна. За энэ жилийн хувьд бид Хаан банк оюутны холбоотой хамтраад оюутны энэ хичээлийн туршид 90% хөнгөлөлттэй оюутны үйлчлэгээр үйлчлүүлэх юм саналыг өгөөд бид нар өнөөдөр хамтарсан энэ Тангаргийн баяр дээр сануулж хариуцлага сурлаа. Харин Төрийн банк энэ жилийн эсэлтийн шалгалтанд хамгийн өндөр оноо авсан санхүү эдийн засгийн дээд сургуулийн шинэхэн оюутанд сургалтын тэтгэлэг олгож 5 оюутныг суглаагаар тодруулан сургалтын төлбөрийг нь даахаар болсон юм а. Миний төлбөрийг манай ээж авч ирсэн. Манай ээж авч хэмжэлтэй байсан баха. Энэ сулаанаас сонсог байгаа. Тэгээ сонсоод мэдээж баярлалаа.
оюутны 70 мянган оюутны смарт картаар авч байгаа оюутнуудад бас захиалга шилжүүлэх гэсэн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Энэ маань оюутнууд маань 70 мянгагаа бүтэн хэрэглэх биш, тодорхой хувийн ирээдүйн сайн сайхны төлөө хоримтлуулах юм боломжийг нээж өгч байгаагаараа бас ач холбогдолтой юм. Шинээр оюутан болж байгаа олон залуучууд бусдаас хямд үнээр гар утас, интернет ашиглах боломж, бас цагаар ажиллаж, улсаас өгсөн тэтгэлгээ хадгаламж болгон ирээдүйдээ үлдээх боломжууд ийхүү нээлттэй болж байна. Монголын 8000 оюутан Харвард, Оксфорд зэрэг дэлхийн шилдэг 100 ихтэй сургуулийн хөтөлбөрөөр суралцах боломж нэглээ. Тодорхойлболын хичээлийн жилээс эхлэн хөдөө аж ахуй их сургуулийн оюутнууд дээрх сургуулиудын хичээлийг цахимаар сурах юм байна. Тиймээс тус сургуулийн оюутан багш нар бүгд англи хэл эзэмших аяныг эхлүүлж байгаагаа хичээлийн шинэ жилийнхаа нээлттэй үеэр онцоллоо. Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд дэлхийн шилдэг 100 ихтэй сургуулийн 300 гаруй хичээлээс сонголт хийж нэг хичээлийг 4-8 7 хоногийн хугацаанд судлан кредит цаг цуглуулах юм байна. Ингээд тухайн сургуулийн шалгалтыг өгч тэнцсэн оюутнууд сертификат авна. Энэ нь дэлхийн боловсролыг эх орондоо эзэмших томоохон боломж гэж оюутнууд үзэж байна. Би бол Дамаалын мөнгөний сургууль суралцдаг 5 дахь курс оюутан. Би одоо миний бодож байгаа бол антамын наривчлсан цэглэлээр бол кредит цаг өгч үзнэ гэж бодож байгаа. Өөрийн мэрэгчтэй цааш хөгжүүлээд буцаад өөр тус хэрэгтэй зүйлсүүдийг эндээс сурсан зүйлээ бас бусдаа хуваалцаж бусдаасаа бас мэдэх ёстой зүйлсээ мэдэж авч ингээд онлайн хэлбэрээр бас суралцж басандаа бас талархаж байна. Дэлхийн шилдэг 100 ихтэй сургуулийн боловсролыг эзэмших боломжийг Монголын 100 гаруй ихтэй сургуулиас хөдөө аж ахуйн их сургуульд олгосон шалтгааныг Оксфорд Интерконтинентал дэлхийн боловсролын группийн Монголыг хариуцсан захирал ингэж тайлбарллаа. Материалын бааз маш сайтай, кампусын орчинтой, хоёрдугаарт 5 сургууль, 3 эрдэм шилжгээний хүрээлэнтэй ийм сургууль судалгааны чиглэлийн хосолсон сургууль учраас энэ сургууль маань лаборатори сургууль болно хөгжих маш өндөр боломжтой байгаа юм. Ийхүү хөдөө аж ахуйн их сургуулийн 8000 гаруй оюутан багш нар дэлхийн боловсролыг сургууль дээр эзэмшихээс гадна эрдэм шинжилгээ судалгааны ажлын чанараа сайжруулах боломж бүрджээ. Тодорхойлбол боловсрол шинжилх ухааны яамны 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр байгалийн шинжилэлт, биохим, хөдөө аж ахуйн биотехнологи, машин судлал, сорил зэрэг томоохон 4 лаборатори байгуулах төслийг хэрэгжүүлжээ. Нэгдүгээрт нь суралцагч судлаач байх гэж. За суралцагч судлаач байна гэдэг нь суралцагч эрдэмтэн болно гэсэн үг биш. Өөрсдийнхээ мэдлэг мэдээллийг олж аваад судлаад өөрсдөө хөгжүүлэх юм боломжийг бүрдүүлэх. Хоёрдугаарт нь хөдөө аж ахуйн сургуулийн багш профессорууд бол мэдлэгийн менежер байх хэрэгтэй. Тэр нь бол онлын нарийн ойлголтуудыг одоо хамгийн энгийн аргаар оюутнуудад ойлгуулах тийм ээ. Олж авсан мэдээллийг яаж мэдлэг болгох вэ гэдгийг хөтэлдэг мэдлэгийн менежер байх хэрэгтэй. Гурав дахь нэг зүйл нь бол хөдөө аж ахуйн сургуулийн багш судлаач профессорууд бол өндөр технологийн эзэн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл судалгаан суурилсан өөрийн гэсэн компанитай инновацтай болох ийм зорилго тавьж байгаа. Хөдөө аж ахуйн их сургууль оюутан бүрийн хөгжлийн төлөө аяныг хэрэгжүүлж, соёл урлагийн танхимаа хатан тул театр болгон тогтжуулж, спортын ил талбайтай болсон байна. Мөн спортын заал бүхий хичээлийн төв байрны шавыг тавьжээ. Сургалтын материаллык орчныг сайжруулахын тулд сургуулийнхаа нийт төсөвт сургалтын төлбөрийн эзлэх хувийг 2014-өөс 2015 оны хичээлийн жилд 12%-аар бууруулж, төсөл хөтөлбөр судалгаа шинжилгээний ажлаас бүрдүүлнэ гэдгийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр хөдөө аж ахуйн их сургуулийн захирал онцолж байлаа. Хууль эрх зүйн чиглэлээр боловсруучийн бэлтгэдэг шигээ худаг хууль зүйн дээд сургууль хичээлгийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж оюутнуудыг сурах явцдаа дадлагжуулж мэрэгшүүлэхэд илүүтэй анхааруулсан байна. Энэ сургуулийг дүүргэсэн олон залуучууд салбартаа тэргүүлэх хэмжээнд ажиллаж байгааг сургуулийн багш нар нь ярьж байлаа. Шигээ худаг хууль зүйн дээд сургууль нь олон оюутныг эсвүүлж авна гэхээсээ илүү цөөхөн чанартай боловсон хүчинг бэлтгэхийг урьд болгодог байна. Байгууллагадад 20 гаруй жил болж байгаа энэ сургуулийг төгссөн оюутнууд сэтгэл ханамжтай, очисон газраа чадварлаг боловсон хүчин болдгийг сургуулийн захирал нь тодтогсон юм а. Эрүү иргэний мок трейл гэх тэмцээн зохион байгуулсан. Тэгээ энэ тэмцээний иргэний эрх зүйн одоо тэмцээнд манай сургуулийн баг тэргүүн байранд эзэлж сумын одоо эзэн болсон байж байгаа. Мөн дээд шүүхээс захиргааны шүүхийн одоо 10 жилийн ойгоор захиргааны шүүхийг одоо хэн сайн мэдгүй гэсэн 3 үе шаттай бас одоо тэмцээн зохион байгуулсан. Энэ тэмцээнд одоо манай баг бас тэргүүн байранд орсон. Шигээ худаг дээд сургууль нь өнгөрсөн жил сургуулийнхаа хэмжээгээр 93.5% амжилттай, 48.5% чанартай суралцсан. Өмнөх жилийнхээсээ сургалтын чанар нь 8%-аар өссөн үзүүлэлт юм байна.
Энэ тоон үзүүлэлтийг сургуулийн багш нар нь гаргадаггүй, төгсөгчдийн чадвар үнэлэмжийг харгалзан гаргадаг гэлээ. Тухайлбал төрийн албан агчдын болон хуульчдын сонгон шалгаруулах шалгалтанд шихэг удаг дээд сургуулийг төгссөн залуус өндөр оноо авдаг болох нь хөндлөнгийн судалгаагаар батлагджээ. Засгийн газрын санаачлагаар хэрэгжүүлж байгаа 100 Монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилготойгоор санд сургууль хичээлийн шинжилгээг өгдөж байна. Энэ сургуулийн сурагчид сүүлийн 9 жил дараалан эсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улсдаа тэргүүлжээ. Хүүхдийн өрийг хөгжүүлж бүтээл сэтгэлгээтэй өөртөө ихтэй иргэдэг бэлтгэх зорилготой санд сургуульд энэ жил 160 гаруй сурагч шинээр илсэн оржээ. Энэ сургуульд жилд 1300 гаруй сурагч суралцдаг байна. Намайг Марл гэдэг би 5 настай би санд сургуулийн сурагч болсондоо баяртай байна. Шинэ хичээлийн жил эхэлж байгаа болохоор маш их баяртай. Дээрээс нь жоохон дүүнэрээ харангууд яг анх орж исэн сэтгэл маш их төрж. Үнэхээр баяртай. Манай сургуулийн хамгийн гол том давуу тал нь гэвэл гадаадын ихтэй сургуулиудад одоо энэ олимпиад одоо олон улс Аз зэрэг том чансаа зэрэглэлийн олимпиадууд дээр амжилт гаргаснараа тэтгэлэгт нь хамрагдах маш том боломжтой болдог. Манай сургууль өстой нам хөтөлбөр хөргөжүүлдэг. Тэгээд хэрэгжүүлсэн намаа ярилцлага бэлдэж би эндээ ярина. Манай төгсөгчдөөс бол дэлхийн шилдэг ихтэй сургуулиудад бол маш олон сурагчаас суралцж байна. Мөн ерөнхийлөгчийн тэтгэлгээр бол олон хүүхдүүд суралцж байна. Сурагчдыг номтой нөхөрлүүлэх нь хамгийн чухлаа хэмээн сан сургуулийн багш нар ярьж байлаа. Тэд хүүхдийг номтой ойр байлгахын тулд орчинг нь сайн бүрдүүлж өгдөг байна. Энэ дуршлаг нь олон хүүхдийг авьяасыг хөгжүүлэхэд тус болжээ. Хүүхэд нэгүрийг хөгжүүлэх их олон талд ажил зохиож байгаа. За ингээ анги болгон номын сантаа болсон. За тэгээд 7-оос дээшингийн бүх сурагчид Улаанбаатар хотын төв номын санд карттай болж 7 хоног 2 удаа тогтмол ном уншдаг болсон. Уншсан номынхаа хүрээнд ярилцлага хийдэг. Хүүхдүүдийнхээ хэл яриаг хөгжүүлэхэд бас бид нар нэлээд төлхөө анхаарч байгаа. Санд сургуулийн чанараараа дэлхийд өрсөлдөх зорилт тавьж байна. Энэ онд болсон Өмнөд Солонгост мөн Казахстан улсад болсон физик, математикийн олон улсын олимпиадад санд сургуулийн сурагчид амжилттай оролцжээ. Мөн Оросын холбооны улсад болсон орос хэлний олон улсын уралдаанд ч мөн л тэргүүлсэн байна. Монгол англи хэлний гүнзгийрүүлсэн сургуультай хобби ерөнхий боловсролын сургууль 850 гаруй сурагчтайгаа хичээлийн шинжилгээ эхлүүлж байна. Энэ сургуулийг төгссөн хүүхдүүд Харвард их сургуульд суралцж байгааг багш нар нь бахархан ярьж байлаа. Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гээд монгол хэлээ орхигдуулж болохгүйг хобби сургуулийн багш нар ярьж байна. Учир нь их хэлээ хэр сайн эзэмшин тэр хэрээр тухайн хүүхдийн суралцах чадвар илүү хөгждөг болох нь туршлагаар харагдаж байгааг тус сургуулийнхан онцолж байсан. Энэ сургуулийг төгссөн олон хүүхдүүд дэлхийн өнцөг болон бүрд шилдэг ихтэй сургуульд суралцж байна. Хобби сургуулийн онцлог гэвэл ерөөсөө монгол англи хэл дээр сургалтыг өгдөгөр бол онцлог байж байгаа. Ерөнхийдөө бол Монгол мөрдөгдөх монгол хэл дээр судлах хичээлүүдийг биднес бол заавал судлуулдаг. Ингээд дээр нь байгалийн ухаан, шинжлэх ухааны хэлний чиглэлийн хичээлүүдийг бол англи хэл дээр нэмэлтээр өгч явдаг даа онцлог байгаа да. Хүн болох хүмүүжил ерөнхий боловсролын сургуулиас л эхэлдэг учраас хүүхэд бүрт хурж ажиллахын төлөө хичээдэг хэмээн сургуулийн багш нар ярьж байлаа. Энэ хичээл зүтгэлэнч талаар өнгөрөөгүй болох нь тус сургуулийг төгсөгчдөөс харж болно. Харвардын их сургуульд одоо суралцж байгаа монгол оюутнуудын 4 нь энэ сургуулийг төгсжээ. Хүүхэд өөрөө хичээл суралцаж чадвал сургуулаа төгсөөд гадаадын ихтэйд сургууль болон коллежид шалгалтгүй элсэх боломж өндөр байдаг гэж Гёте дунд сургуулийн багш нар ярьж байна. Хичээлийн шинжил эхэлсийн өдөр тус сургуулийн сурагчид хэлний дипломо гартаа авлаа. 2002 онд 45 хүүхэдтэйгээр сургалтаа эхэлж байсан тус сургууль өнөөдөр жилд 300 гаруй хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай сурлагын чансаагаар улсад топ 10-т бичигддэг сургууль болтлоо өргөжжээ. Гёте дунд сургууль Герман хэлний диплом номер 1, диплом номер 2 гэсэн хоёр төрлийн шалгалтаар сурагчдаа дүгнэж гадаадын сургуулиудад элсэн суралцах эрхийг олгодог байна. Өнөөдөр гадаадын сургуулиудад суралцах эрхтэй болсон хүүхдүүдэд дипломыг нь гардуул өгсөн юм а. Герман хэлний диплом номер 1, 2-ыг бол хийдэгт бол манай сургуулийн онцлог оршноо. За герман хэлийг бол нэгийг хийсэн хүүхэд бол коллежид бол герман хэлний шалгалтгүй орно.
Мөн ажиллаж амьдрах боломж бол нэгддэг. Герман хэлний диплом номерыг диплом номер 2-ыг авсан хүүхэд бол их дээд сургууль Германы, Швейцарын, Австрийн их дээд сургуульд бол герман хэлний шалгалтгүйгээр орох боломжтой. 10А ангид орж байгаа. Тэгээд сая би диплом 1 гэдэг шалгалтын дипломыг гардаж явлаа. Энэ шалгалт нь ингээд герман хэлний ингээд төвшин шалгалт. Тэгээд цаашдаа ингээд диплом 2 гэдэг шалгалтанд ороход тусалдаг. Сургуулийн нийт сурагчдын 30% нь жил бүр сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддаг гэж сургуулийнхаа ярьж байна. Энэ нь сурагчдын хэлний мэдлэгийг сайжруулж, бие даах чадварыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг байна. Олон нийтийн дуу болсон Монголын мэдээ агентлагийн Эрдмийн баярт зориулан хүргэж байгаа мэдээ сурвалжлага Баян Онгор аймгаас үргэлжилж байна. Баян Онгор аймаг эсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэх үнэлгээгээр улсын хэмжээнд сүүлээсээ 2-т бичигдэж байсан. Харин 2013-аас 2014 оны хичээлийн жилээс 4 байраар ахиж 16-д орсон байна. Энэ нь орон нутгийн зүгээс боловсролын салбарт хэрэгжүүлсэн ажлын үр дүн болохыг багш нар онцоллоо. Тэд энэ хичээлийн жилд дээрх амжилттай ахиулахаар төлөвлөжээ. Эсэлтийн ерөнхий шалгалтанд сурагчдаа амжилттай оруулахын тулд зочин багш хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Баян Онгор аймгийнхан өнгөрсөн онд хэрэгжүүлсэн хэд хэдэн ажлыг ч энэ жил үргэлжлүүлэх юм байна. Манай сургуулийн бүх багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх технологи арга зүйд бол суралцсан байгаа. Манай Баян Онгор аймгийн хүүхдүүдийн нас сэтгэхүй тэр өссөн хүлээсэн тийм сургалтыг бол өгч чаддаггүй байна. Гэхдээ энэ бол хүүхэд сурахын зэрэгтэй багш хамт энэ технологи суралцж байгаа. Баян Онгор аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 16 мянган сурагч ерөнхий боловсролын сургуульд ирсэн бол 8 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа юм байна. Нийт ялангуяа 5 настай хүүхдийг 100% хамруулах. Хоёрдугаар эсэлтийн ерөнхий шалгалтанд бол илүү ахиж дэмжлэг үзүүлж сайн бэлдсэн багш сурагчдыг шалгаруулах ийм ажлыг бол үргэлжлүүлнэ гэж бодож байна. Энэ жил аймгийн хэмжээнд 29 ерөнхий боловсролын сургууль, 30 цэцэрлэгийн нийт 1000 орчим багш сургууль хүмүүжүүлэгчид хүүхэд багчуудад эрдмийн боловсролыг олгох юм байна. Нийслэлийн хаалт дүүргийн ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн хугацаанд хүүхэд төвтэй сургалтын бодлогыг хэрэгжүүлэхээр болоод байна. Энэ сургуульд нийт 2400 гаруй хүүхэд суралцах юм а. Нийслэлийн хаалт дүүргийн 52 дугаар дунд сургууль бол хим, математик, гадаад хэлний төрөлцсөн сургалтын чанараараа улсын хэмжээнд үнэлэгдсэн олон үеийн хүүхдүүх уламжлалаа хадгалсан гэж багш нар хамт олон бахархан хэлж байна. Энэ сургуулийн сургалтын шинэ бодлого зорилт хүүхдүүдийн эрдэм номдоо шамдах хүсэл тэмүүлэл дуу игшгийн төрлөختөйгээр хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Тавиар дугаар дунд сургуулийнхны хувьд дөрөнд нь багш төвтэй сургалтын бодлогыг түлхүү хэрэгжүүлж байсан. Харин 2014-өөс 2015 оны хичээлийн жилийн хугацаанд хүүхэд төвтэй сургалтын бодлого чиглэлийг баримтлахаар болсон байна. Өөрчлөлтийг өөрсдөөсөө хийгээд уран дээр манай сургууль одоо багш нар маань хүүхдүүд маань эцэгхийн оролцоог түлхүү анхаарад бас сүнхийн шуудан гэдэг ийм хөтөлбөрөөр бас эцэгчүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа. Энэ хичээлийн жилд нийслэлийн 52 дугаар дунд сургуульд нийт 2400 хүүхэд суралцах юм. Тэдний 411-р ангид элсэж байна. Хүүхдүүдийг хичээл зүтгэл гаргаж эрдмийн оргил төрхийг Ахмад багш нар нь захилаа. Сургуулийн босгоор алхаж байгаа бяцхан шавнартай маш их бахархаж байна. Ингээд бяцхан шавнартай энэ жил сургууль суралцсан орохоор орсон бяцхан шавнартай сурлагын өндөр амжилт баяр баясгалан хүсье өрөөе. 6 настай юу? Өгөө 5. Сургуульд орохгүй юу? Гой. Эрдэнэ ном сайн сураараа, сайн сурагч болоороо. Баярлаа. 5 настай мантух. Ансураад ингээ баярлалаа нээж аав. Хэн блэ? Нэр хэн блэ? Жали. Эдэн настай. 6. Сургуулийн хамгийн томоохон түшиг тулгуур хүндлэл бол эцэг эхчүүдийн итгэл найдвар байдаг. Тиймээс эцэг эхчүүдийнхээ итгэлийг алдахгүй гэж 52 дугаар дунд сургуулийнхан үзэж байна.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 59 мянга гаруй 6 наснууд 1-р ангид элсэн суралцах юм байна. Энэ оноос эхлэн бага буюу 1-ээс 5-р ангийнхан үндэсний хэмжээнд шинжилсэн хөтөлбөрөөр хичээлнэ. Зөв Монгол хүүхэд авиас хөтөлбөр гээд хүүхдийн хөгжүүлэх талаар өмнө нь хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрөөр ч мөн энэ жил үргэлжлэх юм байна. Баянгол дүүргийн 19-р сургуулийн хүүхдүүд л гэхэд энэ жил 6 төрлийн дугууланд хамрагдах юм байна. 2014-өөс 15 оны хичээлийн жилд 510 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцсанаа. Энэ жилийн хувьд дунд сургуулиуд ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын хөтөлбөрт шилжиж байгаагаараа онцлогтой байгаа. 2008 онд улсын их хурлаас баталсан мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ гэж заасан. Үүний дагуу Баянгол дүүргийн 19-р сургууль хүүхдүүдийн авиасыг нээж хөгжүүлэх чиглэлээр энэ жил олон хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хүүхдийн авиас чадварыг нээн хөгжүүлэх талаар 6-7 дугуйлан одоо хөгжүүлж явж байгаа. Оюутнууд артхмал байна, биеийн тамир спортоор байна, дуу хөгжим өөрөө байж гин, уран зохиол, илтгэх урлаг гэдэг ингээд одоо энэгээр бол бас манайх бусад сургуулиудаас давуу талтай явж байгаа. Энэ жилээс багш боловсон хүчний бодлогыг өөрчилж, дунд сургуульд багшлах багш нараас мэрэгжлийн шалгалт авч сонгон шалгаруулдаг болсноор багш нарын чадвар дээшилсэн гэдгийг сургуулийн удирдлагууд онцолж байна. Баянгол дүүргийн 19-р сургууль 550 хүүхэд суралцуулах хүчин чадалтайч энэ жил 970 гаруй хүүхэдтэй хичээлнэ гэж байна. Энэ хичээлийн жилд тус сургуульд 168 сурагч 1-р ангид элсэн суралцах юм байна. Хичээл бүгдийн сурна. Нэг өглөө цагаан чанаа гоёлоо. Энэ оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүд шинжилсэн хөтөлбөрөөр хичээлнэ. Өөрөөр хэлбэл энэ нь бага ангид нь зөв Монгол хүүхдийг бэлтгэх боловсролын шинэ хөтөлбөр юм а. Энэ хөтөлбөрийг сүүлийн 2 жилийн хугацаанд боловсруулсан. Үүнийг өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын 40 лаборатори сургууль туршиж үзсэн байна. Энэ хөтөлбөр нь мэдлэгээс илүү чадварыг чухалчлах хөтөлбөр гэдгийг боловсролын байгууллагын төлөөллүүд онцолж байлаа. Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас энэ хичээлийн жил 202 мянган сургуулийн өмнөх боловсролд хамрагдах юм байна. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 75%-ийг цэцэрлэгт хамруулж байсан бол энэ жил 78%-ийг нь хамруулах боломжтой болжээ. Энэ жил 10 хүүхэд тутмын 3 сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй болохыг боловсролын салбарынхан мэдээлсэн. Хэдийгээр улсын төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалтаар энэ жил улсын хэмжээнд 40 цэцэрлэг шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа ч жилд 60-аас 70 мянгаар өсөж байгаа хүүхдийн тоог шинээр ашиглалтанд орох цэцэрлэгийн хүртээмж гүйцэж чадахгүй байгаамаа. Харин өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүд сурсан зүйлсээ хичээлийн шинэ жилийн баярын өдөр инхүү хуваалцлаа. Энэ жилийн хичээлийн мэндийн үргийг ингээд манай ангийнхан бүгд ингээд төлөвлөсөн байна. Манай экспресс гэдэг би таанастай. Аваа би надад хамбалжуин. Эжби надад хамбалжуин. Наран надад гэлтэжё. Дохчос адал дэлгэрчё. Нэр хорор дүүргё. Тасандан үргэж жаргаж орой. Энэ жил сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 202 мянган хүүхдийн 156 мянган төрийн өмчийн цэцэрлэгт, 20 мянган хувийн өмчийн цэцэрлэгт, харин 25 мянган хүүхэд хувилбарт сургалтанд хамрагдах юм а. Нийслэлийн хэмжээнд энэ жил 195 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулна. Үүнээс Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар тус бүр нь 100 хүүхдийн багтаамжтай 17 цэцэрлэг ашиглалтанд орох юм а. Энэ жил улсын хэмжээнд нийт 120 гаруй цэцэрлэгт урсгал засвар хийгээд байгаа юм а. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулна. Өнөөдрөөс 80 жилийн өмнө Монголын радио анх агаарын цэнхэр долгионоор олон нийтэд хүрч байсан. Энэ түүхийн тэмдэглэлт өдрөөр Монголын радиогийн үе үе ажилтаа албан агчдын хэрэглэж байсан техник тоног төхөөрөмж, ховор гэрэл сургуулан түүхэн баримт бичгүүд багтсан радиогийн музейг олон нийтэд танилцууллаа.
Монголын радио 1931 оноос Улаанбаатар хотод 1934 оноос орон даяар радио өргөн нэвтрүүлэг явуулж эхэлсэн. Монгол орны нутаг дэвсгэр өргөн удам, хүн амын суурьшил, сэрэг зэрэг онцлог нөхцөл байдлаас шалтгаалan үндэсний төв радио үүсгэн бий болсон цагаас эхлэн олон нийтэд шуурхай мэдээллийг тасралтгүй найдвартай хүргэх гол хэрэгсэл болж ирсэн онцлогтой. Одоо Монголын үндэсний олон нийтийн радио өдөртөө 3 сувгаар нийт 50 орчим цагийн нэвтрүүлгийг тогтмол явуулж байна. Монголын дуу хоолой радио станц Монгол, Англи, Орос, Хятад, Япон хэлээр өдөр тутам 2-3 удаа 30 минутаас 1 цагийн тусгай нэвтрүүлгийг хэлийн чанд дахь сонсогчдод хүргэж байна. Монголын радиогийн анхны тоног төхөөрөмж дуу хураагаараас ахуулаад Монгол хүн сансарт нисгэд радиогийн өргөн нэвтрүүлгээр тэр үйл явдлыг сурвалжлан олон нийтэд нэвтрүүлэх тухай маш нууцын зэрэглэлд хамаарах бичиг баримтгээд түүхийн ховор их сурвалжууд Монголын радиогийн музейд хадгалагдаж байдаг. Энэ нэвтрүүлэх дүүхэн дурсгалтай дэвтэр 1934 оны 9 сарын 1-нд радиогийн одоо юу энэ нээлттэй ажиллагаа болж 9 сарын 1-нд энийг ингэж Орос Монгол бичгээр ингэж бичиж ингэж үлдээсэн энэ тэр үеийн одоо рапортын Монголын энэ харж байна. Агентлагийн одоо баримтууд дотор хавсрагдаж үзсэн тэр үеийн архивд ингэж үдэгдэж ингэж үлдсэн байдаг. Одоо 1934 онд радио анх эхэлж яхад анхны хүлээ авагч час эхлээд одоо энд бол бас одоо түүхий их тийм нандин түүх агуулсан ийм техник хэрэгслүүд бол байна л да. Тийм. Тухайлх юм бол одоо энэ жижиг радио бол одоо Оросын холбооноос үйлдвэрлэсэн тухайн зөвлөл болоос үйлдвэрлэсэн бараг л ер нь хамгийн анхны радионы нэг бол тэр байгаа. 1939 онд радио хорооноос ярьж байна гэж мэдээ нэвтрүүлгээ эхлүүлдэг байсан Монголын радиогийн анхны нэвтрүүлэгч Бата аксны хүндэтгэлийн самбар энэ музейд тавигдсан байна. Түүний үр хүүхдүүд өнөөдөр Бата аксны амьд ахуйдаа уншиж судалж байсан ховор нандин ном зохиолуудыг Монголын радиод хандваллаа. Миний эцэг бол Хорватаар 55 нассан. Өнөөдөр Монголоор миний аав бол 110 насны хамаа төгөөж байна. Монголын радио май хурж миний эцэг одоо 110 хүрж байгаа энэ насны юг тохиолдуулаад бид эцгийнхээ уншижсэн, шүншгэлсэн гэж би ойлгож байгаа 110 номыг танай хамт олонд бэлэг болгож өгье гэж байна. Монголын радиогийн түүх гэдэг бол Монгол улсын 80 жилийн түүх гэдгийг радиогийн Ахмад уран бүтээлчид онцолж байлаа. Радиогийн хүүхдийн нэвтрүүлэгт олон жил ажилласан Ахмад сэтгүүлч Туяа радиогийн хүүхнүүд нэртэй ном эмэгтгэн гаргасан байна. Энэ номонд үе үеийн радиогийн уран бүтээлч бүсгүйчүүдийн тухай бичжээ. Энэ ном маань 108 хүүхэн надтай хамтарч энэ номыг бүтээлчсэн. Тэгээд энэ номонд бол хиндч нээгээгүй сэтгэлийн үг, хиндч яриагүй бодол, хиндч мэдэгдээгүй тэр сайхан нандин дурсамжууд бол миний номонд багтсан. 1953 онд үйлдвэрлэгдсэн 52 кг жинтэй магнитофон анхны хүлээн авагчаас ахуулаад олон сонирхолтой үзмөрүүд Монголын радиогийн музейд дэлгэн тавигдсан байна. Радиогийн 80 жилийн өн энэ өдрүүдэд тус музейг олон нийтэд нээлттэй үзүүлж сонирхуулах юм байна. Монголын үндэсний олон нийтийн радиогийн 80 жилийн ойд зориулж Хятадын олон улсын радиос баярын мэндчилгээр үлсэн байна. Үүнд Монголын үндэсний олон нийтийн радиогийн хамт олонд 80 жилийн баярын мэнд дэвшүүлье. Өргөн нэвтрүүлгийн ууган байгууллагын хувьд тус радио Монгол улсын хөгжил, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд онцгой байр суурь, үүрэг, ач холбогдолтой. Хэдхэн хоногийн өмнө бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпин Монгол улсад альчлахын өмнөхөн манай хоёр радио хамтран 2 цагийн тусгай нэвтрүүлэг бэлтгэн. Тус тусын орны мэдээлэлээс солилцсон нь Си Цзиньпин даргын альчлал олон нийтийн таатай ур амьсгалыг бүрдүүлэхэд төдийгүй хоёр радиогийн хамтын ажиллагааг шин төвшөнд хүрэхэд чухал үүргээ гүйцэтгэсэн гэдэгт найдаж байна. Энэхүү завшааныг ашиглан хоёр радиогийн хамтын ажиллагааны төлөө эдгэх зүтгэл гарган ажиллаж байгаа болон тус радиод ажиллаж байсан уран бүтээлчдэд чин сэтгэлийн мэдлэгээ дэвшүүлье. 80 жилийн баялаг түүхтэй Монголын үндэсний олон нийтийн радиогийн ажил үйлсэд улам их амжилтыг хүсье. Хоёр радиогийн хамтын ажиллагаа улам бүр цэцгэлэн хөгжих болтугай гэжээ. Дараагийн мэдээг танилцуулъя. 2012 оны өвлийг 2013 оны өвөлтэй харьцуулахад агаарын бохирдол 20-30% буурсан гэж агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо мэдээлж байна. Утаа багтаа зуухыг 157 мянган өрхөд тараан байршуулснаар ийм үр дүнд хүрсэн гэж байгаа юм а. Энэ жил дахин 15-аас 16 мянган зуухыг гэр хороололд 68% хямдралтай үнээр хүргэнэ гэлээ.
Нийслэл хотод 190 мянган өрх гэр хороололд амьдардаг. Тэдний өвөлдөө төлсөн нүүрснээс агаарын бохирдлын 80 орчим хувь нь хамаардаг. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллынханд 157 мянган утаа багтаа 100 өгсөн ч судалгаагаар 400 тутмын нэг нь хаашаа ч юм алга болсон байна. Өөрөөр хэлбэл иргэд улсаас үнийх нь 96% төлсөн утаа багтаа 100-ыг зарж борлуулах зорилгоор авч байсан нь илэрсэн гэсэн үг. Тиймээс энэ жил 16 мянган 100 хямд үнээр түгээхдээ өмнөх тараас нь 100-ны тооллого хийж зориулалтаар нь ашиглаагүй өрх гэрт хариуцлага оногдуулахар болсон байна. Одоо юу гэдгийг боорлуулсан, эсвэл хадгалсан, эсвэл ашиглалтын явцад эвдрээд ашиглахаа байсан гэдэг ингээд маш олон шалтгаантайгаар сайжруулсан зугаа хэрэглэхгүй байгаа шалтгаан гарч ирж байгаа учраас үүнийг нь ягталж үзэх, за буруутай үйлдэл хийсэн бол түүнд нь тодорхой хэмжээний одоо хариуцлага тооцож болох талаар бол бид нар судалж засаг дарга бол энэ санд боловсруулж байгаа. Мөн энэ жил 5 орчим тэрбум төгрөгийг 300 орчим нам даралтын 100-ыг шинчлэх, за сайжруулсан төлш үйлдвэрлэх 10 орчим аж ахуйн нэгжид дэмжлэг хэлбэрээр олох оруулсан байна. За ийм замаар ойрын хэдэн жилдээ агаарын бохирдлыг бууруулах хамгийн дөт зам болох утаагүй 100 сайжруулсан төлш гэсэн гол чиглэлээ барин ажиллана гэж байгаль орчин ногоон хөгжлийн сайд хэлж байлаа. Газар тийм амархан шийдэхгүй цахилгаанаар тодорхой хугацааны дараа багаагаар бол шийдэн. Тэгэхээр яалтчгүй 100 төлжтэйг л зурлагаас өөр аргагүй болж байгаа. Тийм болохоор 100-аа бид нар ямар ч байсан 170 мянгаыг энэ жил тараагаа дуусна. 190 мянган айлын. Тийм ээ. Тэгэхээр чин тэр 20 мянган бас нөгөө захаараа учраас бас гайгүй гэж үзээд тэгээд 100-аа зарцсан юм уу хэрэглээг байх юм бол уучлаарай. Анхнаасаа өгтөө бид нар гэрээтэй өгсөн. Үүрэг хариуцлага хүлээхээр тодорхой зүйл залтууд дотор нь байгаа. Тэгэхээр та эсвэл шинэ 100 хав, эсвэл одоо төлбөр торгуулаа төлөл гэж одоо шаардна. Агаарын бохирдлын үндэсний хороог ерөнхий сайд ахлах болсноос хойш агаарын бохирдлын асуудлыг зөвхөн нэг яам эсвэл нийслэлийн хэмжээнд авч үзэхэ болжээ. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын бүх яамдууд агаарын бохирдлын эсрэг тодорхой үүрэг хүлээн ажиллахаар болжээ. Олон улсын өдрнөж байгаа сүүлийн мэдээлэлээс танилцуулъя. Герман улс Иракийн хойд нутагт лалын зэвсэгт ажлын эсрэг тэмцэж байгаа Курдын хүчнийхэнд зэр зэвсгийн тусламж илгээхээр шийдвэрлсэн байна. Өчигдөр Берлин хотын улсын засгийн газрын хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргажээ. Германы засгийн газар цэргийн тусламж үзүүлэх нь Иракийн хойд нутаг дахь христийн болон бусад шашинтнуудын эсрэг үйлдэж байгаа лалын дайчдын цус халдлагыг таслан зогсооход чухал алхам болно гэж үзэж байгаа юм. Дэлхийн 2 дугаар дайнаас хойш Герман улс мөргөлдөөнтэй бүс нутагт зэвсэг илгээхээс зарчмын үднэс татгалзаж ирсэн. Харин энэ удаад Германы засгийн газар курдуудад зэвсэг нийлүүлэхээр шийдвэрснийг онцгой арга хэмжээ гэж нэрлэж байна. За Германы батлан хамгаалахын яамнаас мэдээснээр Иракийн курдуудад G36 болоод G6 загварын нийт 16 мянган винтов буу. За танк эсэргүүцэгч Panzerfaust 3 загварын 200 гаруй гарнат шидэгч, за мөн танк эсэргүүцэгч 5 төхөөрөмж нийлүүлэх юм байна. За үүний зэрэгцээ байлдааны 100 гаруй тээврийн хэрэгсэл, радио төхөөрөмж, майхан, хээрийн галтгоо, хамгаалтын малгай, хантаад зэрэгч багтаж байгаа юм байна. Бид улс орныхоо аюулгүй байдал ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мөн хүмүүнлэгийн зорилгоор ийм шийдвэр гаргаад байна. Бусад түнш орнуудтай уялдаатайгаар ажиллах болно. Курдын пешмерга отрядын дайчдад дутагдж байгаа зүйлсийг судалж, цаашид түншүүдтэйгээ хамтран тэдэнд тусламж дэмжлэг үзүүлнэ. Цэргийн тусламжийг 3 хэсэг болгон Ирак руу илгээнэ. Эхний ээлжийнхнийг илгээсний дараа юу дутагдж байгааг нь сайн судалж байж 2-3 дугаар ээлжийнхнийг илгээнэ. За Германы засгийн газрын курдуудад дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсны дараагаар цэрэг хүчнийхэн эсэргүүцлээ илэрхийлж хэлсэн байна. За тэд цэргийн тусламж олон жилийн туршид баримталж ирсэн дипломат төвчний бодлогод өөрчлөлт оруулахад хүргэнэ гэж мэдэгдэж байна. Олон нийтийн хувьд ихэнх нь Иракт зэвсгийн тусламж үзүүлэхийг дэмжихгүй байгааг санал асуулгын дөнгөд баталж байгаа юм байна. Иракийн хойд нутгийн Америкийн хотын бүслэлтийг тус улсын засгийн газрын цэргүүд сэтэлж чөлөөлж чадсан байна. За Иракийн армийнханд Америкийн нисэх хүчнийхэн болоод мянган сайн дурынхан дэмжлэг үзүүлсэн байна. Иракийн армийн генералын мэдээснээр лалын ус бүлэглэлийн зэвсэгт дайчид Америкийн хотын эргэн тойронд орших тосгонуудыг орхин ухраад байгаа юм байна. За энэ хооронд Францын нисэх хүчнийхэн тус хотын орсон суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж хэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нисэх хүчнийхэн Америкийн хотын дээрээс нийтдээ 3 тонн орчим хүнсний тусламж буулгажээ.
Амирлын хот нь нийт 15,000 гаруй хүн амтай бөгөөд сүүлийн 2 сарын туршид лалын дайчдад бүслэгдэж гадаад ертөнцөөс таслагдаад байсан юм. За хотын иргэн тойрны бүх замуудыг лалынхан хааснаас орсон суугчид нь хүнс ундны усгүй болж хүмүүнлэгийн ноцтой хямрал нүүрлээд байсан билээ. Украины байдал хурцдсантай холбоотойгоор Австрали улс Орос улбаны улсын эсрэг авсан 20 арга хэмжээгээ өргөжүүлж байгаагаа өнөөдөр мэдэгдээд байна. Австралийн засгийн газрын тэргуун парламентын чуулган дээр энэ тухай мэдэгдсэн бөгөөд нэмэлт 20 арга хэмжээнд Оросын батлан хамгаалах санхүү болон нефтийн салбар хамрагдаж байгааг тэмдэглэжээ. Парламентын тэргүүн болон гишүүдэд мэдээлэхэд Австрали улс Орос улбаны улсын эсрэг авч байгаа 20 арга хэмжээгээ өргөжүүлж Европын холбооны зүгээс Орос улбаны улсын эсрэг авч буй арга хэмжээний түвшинд хүргэж байна. Орос улбаны улсад зэвсгийн болон нефтийн салбарт тоног төхөөрөмж экспортлохыг хориглож байна. Австралийн хөрөнгөний зах зээлд Оросын төрийн банкуд нэвтрэх боломжийг хязгаарлаж байна. Мөн Кримд хөрөнгө оруулалт хийх, тус бүгд найрамдах улстай худалдааны харилцаа тогтоохыг хориглож байна. Украин болоод барууны орнууд Оросын эрх баригчдыг Украины зүүн өмнөд нутгийн салан тусгаарлагчдыг дэмждэг хэмээн буруутгахсаар ирсэн төдийгүй өнгөрсөн 7 хоногт Оросын цэрэг техникүүд Украины хэлээр нэвтэрсэн хэмээн баталж гисэн билээ. Үүнтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улс болоод Европын холбоо Орос улбаны улсын эсрэг нэмэлт 20 арга хэмжээ авахар мэдэгдэж байсан. За Европын холбоо дээд уулзалтаараа 7 хоногийн хугацаанд нэмэлт 20 арга хэмжээний төслийг боловсруулах үүргийг Еврокомисситой өгөөд байгаамаа. За өнгөрсөн 7 дугаар сард Америкийн нэгдсэн улс Европын холбооны зүгээс Орос улбаны улсын эсрэг 20 арга хэмжээ авсны хариуд Орос улбаны улс ч Америкийн нэгдсэн улс Европын холбооны орнууд за Канада, Австрали, Норвеги улсуудын эсрэг хүнсний 20 арга хэмжээ авсан билээ. За энэ хооронд Украины зүүн нутгийн Донецк болон Луганск хотуудын нисэх буудлын төлөө Украиний арим салан тусгаарлагчдын хооронд ширүүхэн тулаан болж байна. Донецкийн нисэх онгоцны буудал бүхэлдээ галд автсан мэдээтэй байна. За өчигдөр оройноос эхлэн салан тусгаарлагчид нисэх онгоцны буудлыг бүслэн авсан ч одоогоор Украиний армийнхан хяналтаа алдаагүй байгаа юм байна. За нисэх буудалд байгаа Украиний армийн цэрэг дайжид хэрэгснээ нь одоогоор тодорхойгүй байна. За Донецкийн нисэх онгоцны буудалд хүрэх бүх замуудыг минжүүлсэн хэдиж салан тусгаарлагчид дайралтай ихээр бэлтгэлээ хангаж байгаа юм байна. За мөн Луганск хот дахь нисэх онгоцны буудлыг эзлэн авах дайралтаа эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа салан тусгаарлагчид мэдгдсэн байна. Урьдчилсан байдлаар тус нисэх буудлын бүх дэд бүтц сүйдэд байгааг Life News агентлаг дамжуулсан байна. За ер нь бол хоёр хотын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа эртнээс зогссон. Сүүлийн хэдэн сарын дотор нисэх буудлуудын хяналт Украиний арим салан тусгаарлагчдын гарт ээлж дараалан орж исэн билээ. Израиль Йордан голын баруун ирэг дэх еврейчүүдийн Эцион суурьнд 400 гаруй га газрыг эзэмшилтэд оруулсан тухай Юдей Самари иргэний засаг захиргаанаас мэдээлсэн нь олон улсад баггүй шууган тэгдэхэд хүргэж болзошгүй байна. Одоогоор Израилийн эрх баригчид ямар шалтгаан үндэслэлээр ийм алхам хийсэн нь тодорхойгүй байгаа юм а. Америкийн нэгдсэн улс Израилийн эрх баригчдын шийдвэрийг буруушааж байгаагаа нэн даруй илэрхийлж шийдвэрээ өөрчлөхийг уриалсан байна. За Америкийн төрийн департаментын аль биесны төлөөлөгч Израилийн энэ ажиллагаа нь Палестинтай харилцааг зохицуулахгүй гэдгийг анхааруулсан байна. Израилийн еврей сурингуудыг өргөжүүлэхийг эрс эсэргүүцдэг Peace Now байгууллагын энэ нь Израильчууд 1980 оноос хойш Йордан голын баруун эргийн газар нутгийг булан эзэлсэн томоохон хэрэг боллоо хэмээн тодорхойлсон байна. За Палестины засаг захиргааны тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Набил Абу Ирданах за Израилийг энэ шийдвэрээ өөрчлөхгүй бол тогтворгүй байдал үүсч Газын зурвас дахь дайны дараах зөрчилдөөнийг улам хурцдгаж мэдхийг анхааруулжээ. За Йордан голын баруун эрэг болоод зүүн Иерусалимд Израилийн 500 гаруй мянга, Палестины 2.4 сая иргэн амьдардаг юм. Израильчууд 1967 оны 6 өдрийн дайны дунд энэ газар нутгийг эзлэн авсан бөгөөд нэгдсэн үндэсний байгууллага энд еврей сурингуудыг барих усна нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үздэг юм а. За бүх хэдийн ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны хуралдаанаас засаг захиргааны тусгай бүс Гонконгийн захирагчийг сонгох сонгуулийн системд зарим нэг өөрчлөлт оруулан баталсан байна. Энэ дагуу Гонконгийн тэргүүнийг томилдог сонгогчдын төлөөллүүд 2017 оны ээлжид сонгуулийг зохион байгуулахдаа 2-3 хүнийг нэр дэвшүүлэх шаардлагатай болсон байна. За нэр дэвшигч бүр сонгогчдын төлөөллийн тал хувийн дэмжлэгийг авах ёстой бөгөөд дараа нь Гонконгийн оршин суугчид тэднээс хэнийг нь дэмжин Гонконгийн захирагчаар сонгохоо санал хураалтаараа илэрхийлэх ёстой юм байна. За үүний зэрэгцээ сонгуулийн ийм шин журмыг Гонконгийн хууль тогтоох зөвлөлийн 3-2-ын дэмжсэний дагуу батлах ёстой болж байна. За 1997 онд Их Британиас Хятадын мэдэлж шилжснээс хойш нэг улс хоёр системийн дагуу Гонконгийн захирагчийг Бээжингийн талхыг баримтлагч сонгогчдын төлөөллөөс томилдог болсон. За гэвч орон нутгийн иргэдийнх нь үүнийг эсэргүүцэх болж сонгуулийн эрхийг арчилж 2017 оноос бүх нийтийн шууд сонгуулиар захирагчийг сонгодог болохыг шаардах гэсэн юм а.
Угаар Монголын мэдээ агентлагийн бэлтгэр гэдэг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 оны эхний дугаар өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.